Үзэгчдээ гэрэл нэвтрүүлгээрээ бид залуучуудын нөлөөлөл гэж ярьж байгаа. Харин сэдв маань үргэлжлээд танд өнөөдөр яаж хүрч байна вэ гэхээр нөлөөлөл тэр дундаа ёс зүй ямар чухал юм бэ? Хоосон боловсролоос ёс зүйтэй боловсрол хоёрын хоорондох ялгаа бас яригадаад үргэлжилж байна тийм ээ. Тэгээд түрүүн асуусан асуулт шүү дээ. Итгэл үнэмшлийн талаар. Дөрөвнийг орхицсан байгаа тийм хариултаа авах гэдэг. Итгэл үнэмшил яг ёс зүйд те одоо төлөвшөд хамгийн их нөлөөтэй зүйл гэж би бодож байгаа хувьд таны хувьд. Тийм тэгэхээр яг хуу таны асуулт нь би хувь хүний зүгээс болон яг албан тушаалынхаа өнцгөөс хоёр өөрөөр хариулна. За яагаад гэвэл хувь хүн гэдэг бол би миний ертөнцийг үзэх үзэл байж болно. Гэтэл миний эзэмшиж байгаа хэрэгжүүлж байгаа албан тушаал маань мэдээж Монгол улсын хууль дүрмээс хэрэгжсэн шүү дээ. Хууль дүрмийнхаа дагуу захирагддаг. Тэр утгаараа бол Монгол улсад боловсролын байгууллагад аливаа шашин сурталчилсан аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллахыг ч гэдэг юм уу сурталчлан таниулахыг бол хоригддаг байна. Хоригддаг тийм ээ. Гэхдээ хориглоно гэдэг нь таниулан мэдэх гэдэг утгаас бол бас ялгаатай болов гэж би бодож байна л да. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан, хүн гэдэг бүтээл бол өөрөө сонголт хийх бүрэн эрхтэй байдаг. Гэтэл сонголт хийхийн тулд юу байгаа юм бэ? Биний итгэх итгэлүүд гэж юугаа яриад байгаа юм бэ гэдэг зүйлүүдийн бүрэн тавьж өгөх нь бол зөв юм болов гэж би хувьдаа бол боддгийн. Магадгүй одоо юу гэдэг ертөнцийн дээр зөндөө л одоо итгэл үнэмшлүүд байна шүү дээ. Дэлхийд даяар тий одоо буддаал байна, христэл байна, лалал байна, хинду байна тийм. Тэгээ энэ бүхэн чухамдаа тэгвэл яагаад ийм хүмүүс яагаад хиндууд итгээд байдгийг? Яагаад хүмүүс лал гэж итгээд байдгийг? Яагаад тэр Есүс гэдэгт нь итгээд байдгийг? Энэ бүгдийг судлах тэр боломж нь олгогдох нь бол өөрөө зөв юм болов гэж би боддог. Мэдээж сонголт бол тухайн хувь хүний өөрийнх нь асуудал. Хинч тэрийг тулгаж болохгүй. Тулгаж болохгүй тийм. Энэ бол ерөөсөө боловсрал бол тодорхой хэмжээний мэдлэг хэмжээнд өгч болно. Хувь хүнийхээ хувьд та жишээ нь ямар итгэл үнэмшилтэй вэ? Би бол бүтээлийн онолд итгэдэг. Тэгэхээр би Есүс Христэд итгэдэг гэсэн үг. Тэр утгаараа бол юу гэдгийг гэхдээ тэр нь бол өөр итгэл үнэмшлийг одоо юу гэдгийг болохгүй тий одоо манай сургуульд ингэж болохгүй гэдэг бол биш. Тэрийг бол та бол өдөр тутмын ажилд бол хольж хутаж болохгүй тийм болохгүй. Гэхдээ миний итгэл үнэмшил өөрөө хүн болгон ямар итгэл үнэмшилтэйгээс үл шалтгаалan тэр бол бурхны бүтээл учраас би тэр хүний хүндлэх ёстой, хайрлах ёстой гэдэг учраас ялгуурлан гадуурхгүйгээр харилцах ёстой. Тэр нь бол миний ажлыг бас илүү үр дүнтэй бүтээх ямар ч төрлийн итгэл үнэмшилтэй хүмүүс би баг болон ажиллахад бол нээлттэй байдаг. Яг энүүхэндээ нэг жоохон ноцтой асуулт асуучих. За. Та мэдээж одоо итгэл үнэмшил өөрөө бол христийн хүн гэж ерөнхийдөө хэллээ л дээ. Бид нар бол хүүхдүүдэд сурал төлөвшүүлж байгаа ёс суртахууны тухай ерөнхийдөө ярьж байгаа шүү дээ. Таны бодлоор христийн итгэл үнэмшилтэй хүүхэд тий бусад хүүхдүүдээс ёс зүйн хувьд бол юугаараа давуу? Мэдээж ялгаатай байх тий. Юугаараа давуу вэ? Эсвэл яг адилхан байна уу? Тэгээ энэ талаар сонирн байна уу тий. Эсвэл огт ёс суртахууны тоодгүй юм уу? Тэгэхээр итгэл үнэмшил гэдэг маань өөрөө ертөнцийг үзэх үзэл гэсэн үг шүү дээ тийм. Эцсийн мүлэгт юм би энэ дэлхий дээр яах гэж амьдраад байгаа. Тэгээ би одоо ингээл амьдрал үхэл тэгэл дуусчих юм уу ч гэдэг юм уу тийм. Тэгээ гих мэтчлээ би мэдээж хэрэг юу гэдэг зөвхөн одоо зан чанар заагаал тэрүүгээрээ итгэл үнэмшлээ олцсон хүн бол биш мэдээж тийм. Би дэлхийн маш олон удирдагч нартай уулзж исэн олон төрлийн итгэл үнэмшилтэй хүмүүстэй бас лекцэн дээр нь хамтарч ажиллаж исэн. Тэр утгаас ингээ хараад байхаар дэлхийн ертөнцийн дээр хин бүхий л итгэл үнэмшлүүд маань өөрөө эцсийн бүлэгт хүнийг ёс зүйтэй байх хамгийн том хэм хэмжээ болж өгдөг. Жишээ нь юу гэдэг таны асуусан тий одоо Христэд итгэдэг хүүхэд итгэдэггүй хүүхдийн хооронд ямар ялгаа байна гэхээр тэдний хувьд имейлт гэж байдаг. За юунаас имейлт гэдэг нь бол миний хийсэн юм цаана үр жимсийг үр дагаврыг надад гаргах учраас би өнөөдрийн гаргаж байгаа шийдвэртээ би хариуцлагатай байх гэдэг тэр жижигхэн боловч маш чухал тэр философиг бүр ингээд ойлгоцсон байдаг гэсэн. Тэгээ тэр нь одоо үйлдэл яриа үг болгон дээр нь ерөнхийдөө өөрт нь дотор нь яваад байна. Харагддаг тийм ээ. Тэгэхдээ юу гэдгийг зүгээр яг ёс зүйн итгэл үнэмшлээс гадна зүгээр суур хүмүүжлээрээ бас тийм хүмүүс байна л да. Мэдээж байна. Олоод авцсан тийм олоод авцсан хүмүүс байна. Гэхдээ тэнд бас ялгаад нөгөө имейлт гэдэг юм. Тэ. Үнэхээр би энэ амьдралдаа амьдрсан амьдралаараа эцсийн бүлэгт шүүгдэх гэдэг нэг өдөр ирдэг юм аа. Тэ. Тэр шүүхлтээс би имейлттэй ёс зүйтэй амьдрах хэвээр. Тэгээ нөгөө нэг Тийг бас
гадны дээр те гаднаас нь харж байгаа хүмүүс бас юу гэж дүгнэх гээд байдаг ихлээр ингэдэг штэ. Ерөөсөө л багаас нь тархийг угаагаад өөрийн бодлохгүй болгочихлоо. Ерөөсөө өөрөө хөдлөх ямар ч тийм хүсэл зориггүй зүгээр хэн нэгнээр өдөрдүүлж байгаа робот шиг болгоод байна ч юм уу. Иймэрхүү шүүмжлэлүүд их гардаг штэ. Тэг яг магадгүй тэр шашны үйл ажиллагаа ч юм уу сүм цуглаанд явж байгаа хүүхдүүдийг харахаараа магадгүй тэгжээж болох юм л да. А юу гэдэг манай сургууль дээр жишээ нь тиймэрхүү юм болдгоо болохоор бас би сайн мэдэхгүй нэг тийм шүүмжлэлтэйч бас тулгарч ийсэнгүү. А гэхдээ зүгээр яагаад зүгээр миний хувь хүнийхээ өнцгөөсөө би үүнд хариулахад бол тухайн хүүхэд юу гэдэг энэ Христэд итгэх итгэл үнэмшил маань өөрөө тэр бүх сонголтуудыг нь чөлөөтэй өгдөг байхгүй юу? Чи энд хизээс итгэхгүй бол чи үхэн ч гэдэг юм тамруу орно. Хүчээр ч юм уу тийм. Тэр бол уучлаарай буруу биш. Хүн чөлөөт сонголттой. Тийм чөлөөт сонголттой учраас тэр сонголттой шүү. Танд бүх бүрэн боломж нь байгаа шүү. Та амьдралынхаа хувь тавилан сонгох боломжтой шүү гэдэг сонголт нь тавигддаг учраас энэ бол өөрөө тархи угаалгаад байгаа гэдэг асуулт. Ямар нэг робот хүнийхээ өнцгөөс биш нийцгүй байна тийм. Дээр нас яг нөгөө тархиа угаалгаж जैन, тархийн хүүхдийн тархи угааж जैन гэдэг би бол юу гэж боддог вэ? Хин нэгэн тэртээ дэргүүл хүүхдийн тархийг угаадаг. Тэ хин нэгэн заавал гон. За би хүүхдийн тархийг тэ өөрийнхөө хувь зөв гэж үнэмшиж итгэсэн зүйлээр угаахгүй бол энэ нийгэм тэртээ дэргүүл миний хүүхдийн тархийг угааж байгаа шүү дээ. Тэ бүр боловсрлоос ахуулаад миний хүүхдэд тэ эн чи ингэж хэлсэн чи ингэж ойлгох хэвээр чи ингэж итгэх хэвээр гэдгийг зааж өгдөг чи өөрөө эргээд дуу хөгжим жүжиг драм кино бүх юмараа хүүхдийн тархи угаагдаж байгаа учраас энэний эсрэг зогсоход энэс яг жинхэнэ өөрийн гэсэн бодолтой зогсохын тулд эцэгчүүдийн итгэл үнэмшил ялангуяа хүүхдүүдэд энийг өвлүүлэн үлдээж байгаа асар чухал ийм үйл явц юм уу гэж би ерөнхийдөө эргээгээд эцэг ихтэй холбоотой болчихсон. Тийм эргээд түүнээс боловсролын байгууллага бол хүүхдэд шашны боловсролыг гүнзгий олгож болохгүй сурталчилж болохгүй шүү дээ. Би бол өөрийнхөө хүүхдэд өөр шашны тухай мэдлэг тийм гүнзгий өгүүлэхийг бол хүсэхгүй. Тэ би өөрийнхөө итгэл үнэмшлийн тухай хүүхдэд заахыг хүсэж байгаа. Тэгэхээр би бол тэр нэг хуулинд бол яг үүндээ бол аюул сэтгэл хангалуун явдаг юм Монголын тий одоо төр сүмийн харилцааны тухай хуульд эдгэлдээ 16-аас доошны хүүхдэд эцэг хийн зөвшөөрлгүйгээр яг шашин сурталчлах ингэж болохгүй гэсэн. Энэ талаас бол би тэгэхээр энэ бол эцэг эхчүүдийн өөх ёстой боловсрол өвс соёл байх ёстой юм шиг санагдав. Та хувьдаа яг эцэг эхчүүд энэ үрийг хэр гүйцэтгэж гэж боддог? Харамсалтай нь яг өнөөдөр бол Монголын нийгэм маань маш тийм мэдээллийн дарамтанд яваа. Би бол заримдаа би хүүхдүүдэд хараад харамсдаг байхгүй. Яг л та бидний үед уучлаарай хүүхд байхад те телевиз байсан юм нэг 2хон сувагтай хөөрхий 6-аас 11 гэл хаачдаг те. Өсрээр нэг хэдэн сарын өмнөх нэг сэтгүүлүүд орж ирэн те нэг каталогууд. Би уцаарч ярьж чадахгүй те би бүр хүүхдүүдэд хуваалцчихсан байхгүй. Би ингээ жоохон байхдаа ингээ телевизээр нэг гоё кино гараад идэг. Тэгэхээр аав ээж өөр суваг дээр мэдээ үзэх гээд идэг. Тэгэл ялчгүй унтах болж байгаа байхгүй. Тэгээд яг тухайд орон дээр хөвчээ нэг гоё юм жижигхэн телевизтэй болгоод юм үздэг ч болоос ингэ бодож исэн баг. Өрөөндөө зургтай ч болоосэй ч юм уу тий. Тэгээд одоо тэр нь биелсэн дээ шүү дээ. Хамгийн аимшигтай нь өнөөдөр энэ ухаалаг утас гэж байгаа юмнууд хэрхэн хэрэглэхийг эцэг эхчүүд өөрсдөө мэдэхгүй байж хүүхдүүдтэй авч өгөөд нөгөө Wi-Fi гэдэг асар том түлхүүрээрээ под гэж онгоолгоод дуртай мэдээлэл үзсэн сайн муу худал үнэ бүх юм руу ингэж ямар өөрөө хамгийн амар маш том тулаанд байгаа. Тийм болохоор би өнөөдөр дахиад энэ үе гэхээсээ илүү би ирээдүрүүл чиглэхээс өөр арга байхгүй. Би өнөөдөр ирээдүйн 20 жилийн дараагийн иргэд маань зөв сонголтыг хийдэг. Ядаж нэг клик дарахтаа ч гэсэн энэ надад нөлөөтэй юу? Нөлөөгүй юу? Үгүй гэж гарч клик дарж чаддаг. Тэр интернетийнхаа вебсайтаас нь үгүй юм уу тэр буруу нөлөөнд автуулаад байгаа. Тэрнээсээ гарч чаддаг. Тэр нэг жижигхэн хар девайсныхаа эрхшээлд ордоггүй нэгэн ийм хүчтэй нэгэн болоосоо гэж би өөрөө ч тэмцэж байгаа. Адилхан тэмцээ тий. Гэтэ та нар бүр их тэмцэх хэрэгтэй шүү хүүхдүүдээ гэж би заадаг. Тэгэхээр бол юутай нүүр тулж байгаа бид нар төсөөлөх юм. Тийм шүү дээ. Яаччгүй тэгэхээр яг өөрөө чинь орон зай нэг том тулаанд байгаа юм шиг надад бол сая яг төрслөгдөж байгаа байхгүй тий. Тулалдаал энэ ёс зүй гэдгийг та нар аваад өгөөч. Хажуугаар нь маш том шүүлтүргүй нөгөө гибер ертөнцтэй орон зай. Би нэг удаа эцэг эхчүүдийнхаа хурал дээр би яг дижитал ертөнцийн нөлөө гэдэг хичээлийг бүр заасан. Яг өнөөдөр зурагт яаж нөлөөлөд байгаа та бидний тий. Яг өнөөдөр таныг барьж байгаа гар утас яаж нөлөөлөд байгаа, интернет яаж нөлөөлөд байгаа.
Тэгээ би бүр хүүхдүүдээсээ судалгаа авсан. Тэгээ манай сургуулийн хүүхдүүдийн хэдэн хувь нь гэртээ интернеттэй байна. Хэдэн хувьд ганцаараа өрөөндөө ганцаараа байдсан бэ? Тэ ганцаараа компьютертэй байдсан байх. Ингээд бүр аюултай болоо явчихж байгаа шүү дээ. Хэдэн хувь нь смарт утастай юм бэ? Тэ ингээд судалгаа явахад бол асар өндөр хувь байсан. Харьцангуй одоо нөгөө хувийн сургууль гэдэг утгаараа юу гэдэг хүмүүс чинь жоохон боломжтой тэ. Гэтэл эцэг эхчүүд маань боломжийн гэдэг юмаа харуулахын тулд тэр нэг үнэтэй девайсын те нэг гар утсын компьютерыг аавж өгөө бүх юмар хангаад идэх нь өөрөө бас аюул шүү гэдгийг бас эцэг эхчүүдэд бас боловсрол олох гэж хичээж байна л да. Тэгээ яг энэ сургалтыг хийсний дараа бол манай эцэг эхчүүд үнэхээр нэрээ тийм биш те. Бид нар юусэн энэ өнцгөөс юусаа харж байгаагүй юм байна. Тэгэд нэг нэлээд хэсэг эцэг эхчүүд бүр интернетээс алгаа хийсэн. Бүр зовлон унгаа хийсэн. Багшаа та юу заагаа хийсэн юм бэ? Тэгээд нэг жоохон инээтэй марзан чим шиг мөртлөө. Гэтэ бүгдээрээ зөвөр ойлгосон те. Эцэст нь таны сайн сайхны төлөө бид нар яг хим хэмжээтэй байх хэрэгтэй. Мэдээж юу гэдэг бүгдийг таслаад хорсноороо бол би бүхнийг одоо ингээд сайн сайхан болгох шин гэсэн үг биш те. Гэтэ эцсийн хариулт нь ерөөсөө сонголт. Дахиад сонголт те мэрэгэн сонголтыг хийх нь өөрөө чухал байна. Сонголт болгон сайн үр дүн авчрахгүй тийм ээ. Тий яг үнэ те. Тэгэхээр бас энэ олон нөлөөлөл дунд те сайн, муу, те баг, их гэл энэ олон нөгөө нөлөөлөл энэ дунд нөгөө ёс зүйг олж аавна гэдэг чинь маш өндөр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж бас хүүхдүүдэд яг энэ талаар хичээл заад мэдээж багш нараа ч гэсэн бас энэ ёс зүйн талаас нь бас нэлээ өдөртөн чиглүүлдэг байх тий. Яг юу голчлон барьдаг вэ? Ёс зүйтэй байна гэхээр. Тэгэхээр ингээл нэг ёс зүйтэй гингүүл одоо нэг том теори гаргаж ирээл, нэг том онол гаргаж ирээл. Тийм байх ёстой ч юм уу. Стаад энэ бай энэ бол цээ юм аа. Энэ бол уучлаарай биш тий. Өнөөдөр яг ёс зүйтэй гэж яриад байгаа нь өөрөө өдөр тутмынхаа үйл ажиллагааны жижигхэн юм дээр зүгээр зөв сонголт хийгээд сурчээ. Тэр нэг зуршлыг л олчих ил гэсэн санаа. Тэгээ өнөөдөр яг одоо энэ цаг мөчид бол би сургууль дээр мэрэгэн ухаан гэдэг зан чанарыг зааж байгаа. Тэгэхээр мэрэгэн ухааны зан чанарын яг тодорхойлолт гэж байгаа байхгүй. Өдөр тутмынхаа үйл ажиллагааны зөв сонголтыг хийж сурахыг мэрэгэн ухаан гэдэг. Түүнээс мэдлэгтэй байхыг ч гэдэг юм, дипломтой байхыг гэж биш шүү дээ. Тийм биш. Зүгээр л өдөр тутмынхаа үйл ажиллагааны мэрэгэн сонголтыг хийх. Өглөө босоод би юу гэдэг ус уухгүй юу гэдэг юм уу те кола уух ч гэдэг юм уу те зүгээр энгийн сонголт байгаа байхгүй тэгээд хүүхдүүдтэйгээ ингээд нэг хилэлцүүлэг хийгээл ингээд явж хаад ингээд яг тэдний нүднээс харагддаг байхгүй нэрэл тийм биш шүү би өнөөдрийнхөө жижигхэн сонголт хичээлээ дараал би PC руу юу гэрлүүгээ юу гэдгээ би сонгох хэрэгтэй юм байна те би гэрлүүгээ ороод би гэрийн даалгавраа хийх үү телевиз асах уу би сонгох хэрэгтэй юм байна гэл энэ нэг бодлыг нь төрүүлээл өчгөн өөрөө бас дахиад сонголт хийх encourage тий одоо мотивац нь болчихж байгаа байхгүй тий тийм л юм байна гэж боддог. Ёс зүйг эдийн засгийн хөгжилтэй ерөнхийдөө нэлээд холбож эхэлж ийн л та хүмүүсийн чинь зүгээр нэг хөгжиждгүй юм байна улс орн чинь заавал ёс зүйтэй байж хөгждөг юм байна гэдэг. Таны бодлоор тэгэхэд зарим хүмүүс нь юу гэж байгаа гэвэл за ядуу учраас тий хүмүүс ёс зүйд ороо байгаа. Зарим хүмүүс болохоор ёс зүйд ороо байгаа учраас бид нэр ядуу байгаа юм аа гэдэг. Янз бүрээр тайлбарлаа. Тий янз бүрээр тайлбарлаа. Та хувь хүний хувьд энэ тал дээр ерөнхийдөө юу гэж үздэг вэ? Гэтэ хүн хизээч хувь тавилангаа сонгож төрдөггүй шүү дээ тий. Бид нар өнөөдрийн Монгол улсын 2015 оны энэ цаг үед төрийгээл нэг төрчөөгүй шүү дээ тий. Тэгэхээр би нэг хүүхдээ нэг мэдлэгтэй амтан болоод ийм юм а тийм юм а гэж бол би хэлмээргүй. Хинч хувь тавилангаа сонгож амьдрдаггүй. Гэтэ өгөгдсөн амьдралдаа бид нар харин миний төрсэн цэгээс эхлээд цаашаа явах сонголт одоо хувь тавилан маань өнөөдөр миний хийх сонголт л байхгүй тий. Гэхдээ харамсалтай зүгээр хүн нөгөө мэдлэггүйгээ улмаас дандаа дороотох боломжтой байдаг. Тийм учраас нөгөө багш, нөгөө эцэг их гэдэг хүмүүс чинь хамгийн том хариуцлагатай дахиад нэг иргэн болж штэ. Тэгэхээр тэр хүнийг мэдлэгтэй мэдүүлж таниулж өгөх нь өөрөө чухал байхгүй. Мэдүүлсэн хүний өмнө ийм сонголтууд байна. Та алийг энийг сонгол ингэдэм байна. Энийг сонгол ингэдэм байна гэ мэдүүлсний дараа хүүхэд сонголт хийх бол өөр. Хөөрхийд юу ч мдээгүй байхад хар буруугаар ингээд энэ аягийг ууя. Тэ энд бол ингээ халуун ус байгаа. Энд цэцэл хүүтэн ус байгаа. Энд кола байгаа. За энийг нь уул чи юу гэдэг халуун байх болно ч гэдэг ийм юмыг хилээгүй ээжэж дугуу. Энийг уух хэрэгтэй чи гэл ингээд байвал хэцүү эзтэй тэ. Тухайн хүүхдэд бол сонголт байхгүй. Тийм учраас дахиад л нөгөө ерөөсөө л Монгол улсыг сайн сайхан болгоё гэвэл өнөөдөр насанд хүрсэн хүмүүс гэр бүл зохиохдоо ёс зүйтэй байгаа ч. Тэ өнөөдөр зүгээр нэг хүсэлт ачаал татсан
нас болж хөөрхийн нэг иргэн бий болоод тий нэг бодлоо гэдэг ерөөсөө тийм байна. Нэгдүгээр хоёрдугаар тэгэл ямар ч хариуцлагагүй ээж аауд байна тий. За нэгэнтэй гэр бүл болцсон, нэгэнтэй хүүхэдтэй болцсон юм бол тэрэндээ хариуцлагатай байгаа чи. Тий тэгээ бас өнөөдөр багш гэдэг мэргэжлийг сонгосон хүмүүс юм бол та бас өөрөө ёс зүйтэй байгаа чи. Тий үнэхээр багш гэдэг хүн чинь яг хүний одоо role model байх хэрэгтэй шүү дээ тий. Бас өөрөө дахиад бус нөгөө өөрөө заагаад байгаа юмнасаа үйлдэл нь буруу байгаа гэвэл нөгөө гараад амнаас нь гарч байгаа үг нь бас үн цэнэг болчдөг тий. Тэгэхээр тэр нь бас өөрөө бас асуудал. Тэгэхээр миний зүгээр яг л одоо нөгөө нөлөөлөл гэдгийг хараад байгаа талбар одоо энэ тентхийн ингээд конференц хурал цуглаан Монгол улсад юу авахгүй наа бүх юм л очино. Тэгэл бүх ямар ч төрлийн уулзалтанд очив явсаар агаал ёс суртахуун баг. Боловсрал хэрэггүй байна, хэцүү байна, хүүхдээ сургая, ёс зүй хэрэгтэй ингээл ярьдаг байхгүй юу. Тэгэхээр яг энэ талбар дээр ажиллаж байгаа хүмүүс одоо анхаарах хэрэгтэй. Гэтэ би талархдаг яг энэ цаг үед бол үнэхээр анхаарч байгаа Монгол улс. Үнэхээр анхаарч байгаа. Тэгээд Монгол хүн, Монгол үндэс гэж хийн гэдэг зүйл дээр боловсролын системийн өөр анхаарал эхэлж байгаа. Мэдээж процесс тий. Тэгэхээр үр жимсээ би гаргана гэдэгт итгэж байгаа. Тэгэл байх уу. Өнгөрсөн 7 хоногт би нэг уулын аманд хүн болгоны мэдээ уулын аманд очиод тэгээд яг ирэх нэг тийм ажил гарсан баггүй. Тэгэл нэг ажиллаж исэн чинь тийм ерөөсөө би нэг хятад улсад яваад байгаа юм шиг сэтгэл төрсөн. Тэгээд 90 тойрны хүмүүс яана гэж хятадуудыг янз бүрээр хэлэх ч юм уу иймэрхүү юм ярьж исэн. Тэгээд үргэлжлүүлээд бид нар цаашаа тэр юу гэж ирсэн бэ гэхээр энэ цаана энэ хүмүүст зарж байгаа ч юм уу те нөгөө монгол хүн байгаа штеп. Шууд хятадууд өөрсдөө шууд орж ирж барьчаагүй л бас тий. Суучаагүй. Тэгээд монгол хүн байгаа. Энэ монгол хүн энэ хятадуудад энийг зарсан байна. Одоо яасан ч байдгийг ямар нэгэн байдлаар тэнд өгсөн байна. Тэнгүүт нөгөө эргээгээд өөрөө чи ярьсан уу? Ёс зүй яригдчих байгаа юм. Тэгээ өнөөдөр 21-р зууны монголчууд тэр дундаа залуучуудын ёс зүй ийм амар одоо нөгөө хөлн доор уландаа гიშгэн гэж ярьдаг шүү дээ. Тийм үнэхээр болцоод байгаа юм уу? Хүмүүс болохоор өнгөцгөн хараад байна л да. Тий. За энэ мөнгөгүй учраас энэ болохгүй байна. Энэ боловсролгүй учраас энэ болохгүй байна гэд яг нэг гол цэг төвийг бас харж чадахгүй байгаад байгаа юм уу? Тэн дээр төвлөрч чадахгүй байгаа юм уу? Түрүүн ярьлаа шүү дээ. Олон асуудлууд ирдэг тий. Гэтэл нөгөө шийдэгдээд байгаа нь яг амьдрал дээр байдаггүй тий. Тийм болохоор нэр ёс зүй гэдгийг хүн болгон амандаа тий хийгээч өглөөч ч юм одоо яадаг юм. Ямар надад бас их гоё яг тэрийг ярьж хахад хүн гэхдээ яг ясэм дээр ингээл хин нэгэн шидэт тохиуртан ирээл гинт өөрчлөлтөнд хэлхээсээ илүү хүний амьдралд яг ингээ нэг амьдралд нь асуудал байгаа цагт тэр хүн нөгөө ёс зүйн чим рүү ирэн хайдаг юм шиг надад санагддаг биш. Эцсийн бүлэгттэй. Зовлон эрүүлэлт гэдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө талаараа би зөв боддог байх. Миний л бодол тийм ээ. Өнөөдөр яг Монгол улсад хямрал болоод байна шүү дээ. Тэгээ хямарсан цаг нэг бодлын зүв байхгүй. Эргээд аягүй олон хүмүүс хямарснараа бид нар химнэлтэнд орно шүү дээ. Нөгөө тэнэглэл маань багасна. Гараллагаар урсгаж ирсэн. Тэнгүүтээ өнөөдөр нөгөө буруу зохион байгуулалт удирдлага маань ил болно. хариуцлага өндөр. Тэгээ хариуцлага өндөр шин ингээ бүх юм цэвэрлэгдэж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй асуудал нөгөө тэгэл одоо ингээд олон жилийн судалгаанаас ингээд дэлхийн олон судалгаануудаас харахаар өндөрлөгт гарсан амжилтанд хүрсэн хүмүүсийн бага насыг өнгөрсөн амьдралыг нь харахаар маш их зовлон дунд туулж өгсөн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бидний очирч байгаа хямрал магадгүй тий бидний хөгжлийн эхлэл байхгүй юу? Сайн сайхны тэгэхээр асуудал байж иж гимэн нөгөө харанхуй өмнө үр цайхын өмнө тас харанхуй болдог. Тэгээ тийм юм шиг бас санагддаг. Тэгэхээр бас асуудалтай байгаад бас талархъя. Альва зүйлийг хөгжүүл, дэвшүүлжтэй альва зүйлийг ингээд дэлгэрүүлэхийн тулд тодорхой хэмжээгээр тэр зүйл нь ач холбогдолтой эсвэл тодорхой хэмжээнд тэр зүйл нь ингээд өгөөчтэй, шагналтай байх хэрэгтэй л доо. Монголд ёс зүйтэй байхын шагнал байна уу? Шагнал байна уу? Тий. Ёс зүйтэй байх ямар зүйлээр ойлгох болно. Тий. Хин одоо шин за би их ёс зүй гаргаад амьдрал л да. Тий. Энэ миний ёс зүйтэй амьдарч байгаа маань нэгдүгээрт үнэлэгдэж байна уу? Тий. За энэ өстой ёс зүйтэй тийм учраас ажилтаа байлгаа эсвэл тийм шар цалингийн нэм юу гэдэг чи тийм учраас энэ хүнийг дээшлүүлээ юу гэдэг чи ёс зүйтэй учраас хараад байхад бол ёс зүйгүүд нь их дээшээ их гардаг юм шиг тийм ёс зүйтэй улсууд нь их хохироод үлддэг юм шиг шудраг биш тийм шагналгүй байгаад байгаа байхгүй юу ашиггүй гэхэлэр зэрэг муухай сонсогдсож яад бол ёс суртахуун ч нэг ашиг хайдаг болдог зүйл учраас тэгэхээр таны хувьд өнөөдөр Монголд ёс суртахууныг үнэхээр үнэлж хүн болго ярьж байна дутуу аа гэд мэдж байна. Тэр бол ерөөсөө бид гурав ярьж байгаа шинэ сэдв биш. Гэхдээ энийг өнөөдөр үнэлж байгаа юм уу? Яаж үнэлэгдэж байгаа? Таны бодлоор.
Тэгэхээр ёс зүйтэй хүн өөрөө шагналын төлөө бас явах шаардлагагүй гэж би бодож байна. Яа гэвэл юу гэдэг бас бодгол асуудалтай. Яа гэвэл маш олон залуучууд өнөөдөр бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөч гэдэг юм уу. Бусдаар магтуулаад аста чишүү аста гэл тэ нэг тийм юмны төлөө бас улаар нь зүтгэж байгаа юм шиг надад санагддаг тийм. Тэгэхээр тэр нь өөрөө дахиад бас ёс зүй тийм. Тэгэхээр ёс зүйтэй хүн өөрөө тэрний төлөө явахгүй. Би бол бусдад харагдахын төлөө үн цэн нь өөрөө хүлээлт нь шал өөр юмнаас хардаг. Яг үнэ. Тарьж байгаа юм харж байгаа үнц болохоор юу гэвэл нийгэм маань өөрөө ийм хүмүүсэд үнэлж байгаа юм. Тэгээ за ёс суртахуунтай хүний зүгээс бол тэгэхэд мэдээж тийм ашиг хайхгүй. Нийгэм өөрөө өөртөө мэдээд байгаа байхгүй ёс суртахуун гэдэг юм ингээд тутаад байна. Тэгвэл тэрийг өөртөө үнэлж байгаа юм. Эсвэл шүү дээ. Харин тэрийг би асуух юм да. Нийгэм өөрөө энийг үнтэй тооцож байна. Түрүүн одоо өөрөө чи хувьд ашигтай ашиггүй гэж ярих ёсгүй ч гэсэн энэ дээр хэрвээ ярих юм бол гэдэг юм чинь бас ашиггүй л харагдаж байгаа учраас нийгэм шагнахгүй л байгаа байхгүй. Тийм тэгэхээр нийгэм гэдэг маань өөрөө эцэл дахиад хүн шүү дээ тийм. Тэгэхээр хүнд таалагдах уу эсвэл хувь тавилангаараа шагнагдах уу хоёр бас их сонирхолтой асуулт болчих шиг надад гинт сая санагдлаа л та. Тэгээд тэгэхээр ямар нүдний шил зүрхээс шалтгаална шүү дээ. Эцсийн бүлэг тийм үстэй. Ямар амьдралыг чи ямар хар нүдний шилэвэл бүх юм харагдана, бараа харагдана тийм. За магадгүй гэрэлтэй ягаан ногоон нүдний шил зүүл бүх хүн сайхан харагдана. Тэр түрүүн бас нэвтрүүлгийг хэлж хахад нэг үгийг хэлсэн байхгүй. Тэр нөгөө ямар ч боловсралтай хүн уулын орой дээр гарч чадна. Уулын орой дээр гарлаа. Харин тэр уулын орой дээр хэр удаан байх эсвэл тэн дээр тогтохгүй уруудах чинь нөгөө ёс зүйн шалтгаална. Гэтэл саяны асуулт нь бас энийг би бас хэлчмээр санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тохирсон хариулт юм болов. Яагаад гэвэл ёс зүйтэй байснараа би тэг амьдралаараа би амжилттай тий. Тэртээ тэргүй амьдрал надад шударгаар тий. Тэртээ тэргүй цаг хугацааны дараач байсан хамаагүй. Ёс зүйтэй байсныхаа шагналыг хүн авах байхгүй юу. Тий, тэрийг бол хүн заавал аав. Гэхдээ мэдээж хэрэг бас би таны хэлж байгааг бас үгүйсгмээр байна л да. Яг л үнэхээр нийгэм бас дэмжихгүй байдаг. Төгс биш те. Заримдаа юу гэдэг бухимд нь ингээл зөндөө хийгээл хахад ингээд үр жимсгүүч байгаа юм шиг хизээ урах гээд байгаа юм чинь мэдгүй. Ер нь ирээдүй байгаа ч юм уу. Тим point хүрэлгүй л яах вэ мэдээж те. Гэхдээ эргээд л нөгөө дахиад анхныхаа өнцөг дээрээ ирэх л тэр нэг дасгалжуулалт бас хэрэгтэй те. Эцсийн бүлэгт яг яах гэж яваад байгаа юм. Тэ юунд хүрэх гээд байгаа юм гэдэг рүүгээ ирчвэл бас нэг дахиад алхах хүч нь бас гараад ирэх юм шиг тийм л юм. Яг энэ асуултаараа би юунд уриалмаар байгаа гэвэл бид нар бол өөрсдөө бол ёс зүй гэж их ярьж болно. Хажуугаар нь зүгээр би хувь хүндээ хувьдаа ёс зүйтэй байхаас гадна өөр ёс зүйтэй хүнийг харахаар тэрний ёс зүйтэй байдлыг үнэлдэг, дэмждэг тий. Ингээд тэрийг ингээд дэлгэрүүлдэг хүмүүс байх хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэгэхгүй бол би зүгээр нэг даянжлам тий одоо юу гэж нэг уулын мухт очоод сайхан юм бодоо сууж байгаас ялгаагүй л болчихж байгаа байхгүй. Тийм учраас зүгээр миний нийгэмдээ тий бас нэг бухимдаж явдаг юм нэг юу вэ гэвэл муу юм хийсэн муу юм өөдгөө юм хийсэн хүмүүсийг олстой газар сайгүй газар дор ортлоо муулж сайн байна. Шүүж байна. Тэгсэн мөртлөө сайн хийж байгаа хүмүүсээ хилэмдүүлэх нь их байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас бүгдээрээ л ёс зүйг бол хэдэн жил ярина одоо цаашдаа тий. Гэхдээ зүгээр тэрийг нэг дэмжих талаас нэг өөртөө нэг хил хамаа хөдөлгөөд тий үйл үзүүлээсээ юу бодож явдаг л хэлэх гээд асуусан байна. За бидний бас ярилцах цаг өндөрлсөн байна. Тэгээд хичнээн бид нар ингэж ярьснараа мэдээж ямар нөлөөлөл ч юм уу тий өөрчлөлт авчиж чадахгүй юм шиг харагдаж иж болох юм. Гэхдээ бас өөрчлөлт өөрөөсөө гэж бид нар ярих дуртай. Тэгээд өөрөө ч гэсэн бас их өөдрөг одоо багш хүн байна тийм үү. Тэгээ бид хоёр ч гэсэн бас өнөөдрийн ярианаас тийм ээ заавал болохгүйг нь бид нар хайх гэдэг юм биш ээ. Болгох тэр арга зам нь хаамаагаа тий. Энэний төлөө бас бид нар ярьж байгаа шүү. Яг үнэ. Цаашаа баярлалаа. За зүгээр тэгээд урьж оролцуулсан баярлалаа. Тэгээ олон залуучууд байгаа Монголоор үнэхээр эерэг өөрчлөлтийг түгээхийн төлөө тий яг өөрийнхөө амьдралаас гадна бас нийгэмдээ би юу хийчмээр гэсэн олон залуучуудтай би бас өөрөө найз нөхөрлөл байдаг. Тэгээ тэднээсээ ч бас энерги авч тэрнийхээ хүчээр бас цаашаа явдаг. Тийм болохоор би бол Монгол улсынхаа ирээдүйг гоё гэрэл гэгээтэй харж байна. Тэгээ өнөөдрийн тулгарч байгаа асуудал маань ч гэсэн өөрөө дараагийн нэг сайхан зүйлийн эхлэл байгаа. Тийм учраас бүх хүмүүс бас гоё гэрэл гэгээг тэгээл яваасаа гэж би хүсэж байна да. За үзэгчдээ энэ хүрээд гэрэл нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Бид нар өнөөдөр үнэхээр залуучуудын нөлөөлөл тэр дундаа энэ боловсралтай байдалд ёс зүй ямар чухал
гол үүрэг гүйцэтгэдэг юм бэ? Энэ талаас нь бид нар бас ярих гэж хичээлээ. Магадгүй таны хувьд ч гэсэн тунгаан ботсон олон зүйлсүүд гарч ирсэн байх. Биднээс асуух зүйл байх юм бол та энэ гарч байгаа утас руу заавал холбогдоорой. За бас бидний гэрэл нэвтрүүлгийн пэйж дээр лайк дарах амартваа. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай үзэгчтэй.